Хүүхдийн сургуулийн сайн бацгаана уу? Багшийн боловсролын байгууллагад Орос англи багшаар орон нутгчлалтай ажиллаж байна. Энэ хугацаанд анхны анги даан ажилласан шавнар нь 5 хүн байлаа. Миний шавнар урлаг спортоор сургууль болон аймагтаа тэргүүлдэг байсан багш нар ажиллаж явдаг. Энэ хугацаанд гаргасан бүх амжилт чинь багш нарын чинь ач тус юм шүү. Тиймээс сургуулийнхаа багш нар болон сургуулийнхаа удирдлагуудыг насан туршаад дуусаж хайрлаж хүндлэж яваарай. Багш нь танартай хайртай шүү. Ачуут багш нараа санаж явнаа. Салахархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинаа хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалрыг зөөлхөн хаад алдрайхан насаа үлдээлээ баяртай сургуулийн хаалрыг зөөлхөн хаад сурагч насаа үлдээлээ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Зоны өглөөний нараа улаан тузан дээр бисээ золсон жахан охин сургуулийн бос галгасан зүрдэм шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурвас чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсам жамун хөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсээ хариухан дурсам жамун хөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон Дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж.
дуу нэлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэрэ. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвчлөдөж. Энэ яванасаа гэртэх гэрэлт турсамжаар хөглөе. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цом анхны хаар зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гом тодхон үлджээ анхны хаар минь зүрхийг тогшоод үрдийн дурсамж үнэнч хайрын чамайг дууя чимээгүйхэн аслах омжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хөрнөө айлгуудуутай оюутан нас Чамтайгийн хамт жилээр аслах цаг хугацааг яахта симхэн авчиж усах нулимсыг таалаа дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнаас нэг ихэд амьдралын минь хэлэлцэн хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж мэсэргэн эргээд хэлтэг хэмжүүлүүдээр дүүрхэн мэс чигээр халзан бор тэгээд тэр одоо орж ирж байгаас хойш одоо цаг хугацаанд өөрөө хэр өөрчлөгдсөн тэр бас зурч боловсруулсан бэ өөрийнхөө хэмжээнд амжилтуудыг үзүүлсэн гих мэтчлэнгээс ганц нэг хүний бас сэтгэлээр бишин сонсъё гэж бодож байна. Тэгээд одоо энэ багт бас болж өнгөрсөн тусламжтай ганц нэг зүйлээсээ багшартаа болон найзуудтай хуваалцах хүн байна уу? Хуваалцах хүн байна. За тэгвэл Өглөөнд намайг шараад бичлээ багш өглөөр 6-аас цуглуулж ирсэн. Тэгээд надад нөгөөдөө саналтай байна. Багш бидний зургийг авсан байсан. Тэр миний бодож авсан одоо. Одоо нэг бод. хамтар унтчих нь тийм. Өглөө нэг хэсэг 6 цуглуулдаг байлаа шүү дээ. Жохон хүмүүсийг багтаа зурагчдыг 6 цуглуулаад тавчих гэдэг юм. Тэгээд 6 цуглуулаад яг нэг хамгийн сүүлийн тоглоомд тавцаа яваад тэгээд яагаад ч та нэг миний таа боогоо жаа. Тэгээд дараа салгалттай өдөр ирээд тэгээд юу л саваг ээж нэг юу болчихсон. Жимс өлөө нэг цаашаа. Тэгээд өөр яасаа тэгээд салгалтын дараа. Тэгээд дараа салгалтаа тэгээд тэр апаа. За, өөр гоцагийн ба дараа номроо бидний татаад байгаа нэг намрас гэдэг ажлыг хийсэн болчихсон. Тэгээд бид наахтаа найдвартай тааж. Тэгээд каниг амар хичээл хийх үуч ягалаа. тагаа тийшээ үүжсэн. Тэгсээр байгаа 2 дугаар байранд оруулаа өстэй тий. За, өөр хонгор зул дараа тавга яг надад нэгдүгээр ингээд орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яг ингээд хаашилтай тийм нэг цагаан ингээд нэг амар тийм том үстэй тэгэл ингээд хаалга нэгээл орж ирээд наа сайн байцгаа дүүхцэнтэй гэх. Тэрэнд л үнээр гоё байсан. би багш юм уу? Тийм. Яг хаашилтай тэгээд би нөгөө ариунгаа хөтлөөд ингээд ингээд ширэн дээр суучгаад багшаа гэх тийм үнээр тий ариунгаа гэхээр ариунгийн зураг байсан, инэрлийн зураг байсан. Нөгөө дэлгэр хэлээ дахруу явсан. Тий цогтой. Тэгээд чи мөвцөл гэж одоо нөгөө явсан анх туяа тийм ээ аз заяа гэдэг ингээд явсан нөхдүүдийн зургууд бас надад байгаа. За лава. Шалгалтын хоолноор өөрчлөлтчихэд. За. Тэгээд сүүлд нэг тавга авах. Та намайг тавга.
За нуушлаа. Нэг нээлт орж исэн юм шиг байна. Тэр нөгөө манай ингээ бүжгээр мэнчилгээ дэвшүүлээрээ гээд тэгээд яг тэр бүжийг ингээд бүгдээрээ ингээд багшийн компьютероос хараад гэсэн чинь габал гэж өөрөө заагаад тэр ингээ бүжгэлж ийсэн. Тэр санаа дэсгээр яастдаг шүү дээ. Хосоо Бидний нэг багтаа нэг хөдөө өдөр багштайгаа нэг цуг яваа нэг гоё тэмцээн оролдож байгаа. Бөөдөө би гэрт ороод таар байгаа. Тэр нэг гоё. Бүгээр хэлсэн. Надад гэр. Энэ лив. тэгээд за далайг сонсъё. Тэгээд бөөнөр нэг ирээд байгаа байхгүй нэг хоёр авчихсан харагдсан да. За Би тэрээс тэгээд хамгийн жижигэрэг баги бүгдээрээ. Тэгээд тэрний дараа би хамгийн сүлднүүдтэй тантай нэг кофе яваад байгаа. тийм нөгөө юу байхдаа хорхтоо нөгөө сод үлэг байдаг гэсэн тийм байран цуудаг. Тэгээд хорж байгаа мөртлөө би гэрээсээ цай юм уу ундаа юм уу авчирч чаад бичээн авчираад нөгөө хорж байгаа ээдтэй өгөөд суулгадаг байсан. Тэр санаж байна. Би Сандал бас өгүүлж ирсэн. Хамгийн хэцүү шийтгэл юу вэ? Эхлээд үсч гарна. Дараа нь нэвсч гарна гэж байгаа тийм. Нэг өхрийн өөр дээр бид мянга дээр гэж байгаа. Тэгээд нөгөө урлагийн үслэг болох бол амар ач холбогдол өгнө юм. Амжилт үзүүлэхгүй мөртлөө ач холбогдол өгөө. Тэгээд нөгөө ээж аавтайгаа айгүйх мууднаа би. Тэгээд нэг удаа хонгор зуулыг юм дээр нийтийн одоо зохиолын дууны нөгөө юунд хуваарлаад зохиолын дуу дуулуулсан гэсэн чи одоо манай хонгорогийн ээж анхны өвч маань ирсэнээс манай өвчтэй юу аахгүй. Зохиолын дуу дуулахгүй. Би стат дуулуулсан юм уу. Тэгэнгүүт нь би чинь юу яриад байгаа. Та мэдх юм уу? Би мэдчихэе наадах чинь. Ямар дуу дуултыг та мэдх юм уу? За тэгвэл ямар дуу заасан наадах наа дуулуул атах гэх. Тэгсэн чинь тэг чаадах саваад гарснаа төд удахгүй буцаж авч ирэл. Багшаа намайг уучлаарай гэж байгаа шүү. Би хонгороогоор зохиолын дуугаар дуулууч гэх. Тэгээ аваад ирсэн. Дараа нь дахиад нэг урлагийн наадмаар хэдүүлээд багтай. Уягшгийн аав наавтай даримт аваад хувцсны материал авчирч байгаа байхгүй. Материал авчирч байгаа ширээндээ байж эцэгчүүдтэйгээ хурал хийгээ ажилласан чинь. Тэндээс манай туулагч тэгдэг байхгүй. Наадах чинь хинээр эсгүүлэхий. Одоо эсгэх хүн байхгүй яг хугацаанд болжоод ах чинь баг чинь. Тэгвэл нь туулагчийг нааш ингээд гаргаж ирж байгаа юм да. Нөгөө ууттай материалаа юугаар шидэл ажиллах, юугаар шалаар нэг шидэл ажиллах байхгүй. Тэгсэн чинь энэ баццгийн ээж ингэцэгч босч ирээд. За нөгөө чинь ингээд хумаад яваад байгаа газар. За наадах чинь юу ач хүн байгаа. Эсгэж хүн байхгүй яа, олдохгүй яа гэх. Туурч чимээгүй дэж байгаа. Чи амар уурчсан мөн эцэг чи тэрийг хараад бүгдээ нэгээд тэгээд ингээ юу эцэгтэйгээ бүр дуур уурсан үедээ чи ми одоо яг нөгөө эцэгтэй чи хуцуулаад дуудаад ингээ тэгээ айгүй гоё нэг юм цул болж бас хамтарч ажиллаж байсан. Тэрний одоо хүчинд өнөөдөр ингээ харахад миний шавнаар дандаа одоо мундаг амжилтуудтай та нар өнөөдөр ингээ харахад өгшнөөр баярлалаа сууж байна. Өчнөө одоо тэр юуны холбоо бас хэмээн шагналуудыг одоо түүчин бүгдээрээ одоо ингээдээ гэлтгсэн юмтай. Тэгээд төмрийн хорлох болох нь бол медаль зүүчгсэн. Тэгээ өөдөөс ингээд бүдүүн дууссан юмнууд ингээд хараад ингээд сууж байгаа нь бас миний одоо анх одоо та хэдийн суурийг тийм ээ шавыг фундамент бас дагуу зутчихсан болоо да гэж ингэж харж байна. Зөв. Тэгээ за одоо ингээд багш нь 900 бичлэг хийчихээрээ яг ихүүлээд